Яг манайхаа үчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хинтж битгий хэлээр оройтой унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Яг одоо 2026 оны 4-р сарын 15-ны лав гарагийн үдээш Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болжээ. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд хэрвээ 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаас салахыг зөвлөж байна. Та мөн машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүйгээр бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Танд хэрвээ сонсож чадаагүй дугаар байх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За, лав гарагийн үтшийн дугаараараа ганц бие хүмүүс тулгардаг асуудлуудын тухай манай нэвтрүүлгийн албан дээрсэн захиагаар эхлэх болно. Тэгэхээр эхлээд хөтлөгчин захиагаа уншиж өгөөд энэ тухайга сонсогчтойгоо холбогдсон ярилцах болно. Захиа хүрсний дараа шууд эфирийн дугаар болох 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаарууд тус нээгдэх болно. Тэгэхээр орж ирэхээрээ мэдээж өргөн нэвтрүүлгээр явж байгаа дэлхийн 169 орн бол Монголын 21 аймаг цацгаж байгаа учраас зарим нэг үг хэллэгийг жоохон зөөлрүүлээд соёлтойгоор хэлхийг хүсэж байгаа шүү. За ингээд захианд орцгоё. Сайн байна уу? Би ганц бие одоо 28-тай. Эрэгтэй хүн өөрийнхөө асуудлыг та бүхэнд хуваалцахыг хүслээ. Би өндөр гайгүй царайлаг болохоор охтууд миний хойноос их л гүйдгэлтэй. Гэхдээ надад нэг нууц асуудал байдаг нь миний нууц хэрэгтэн баг зэрэг жижигхэн юм шиг байгаа юм. Би анх оюутан байхдаа хүнтэй үерхэж байлаа. Бид 1 жил шахуу иргэсний дараа анх удаа дотн харилцаанд орсон. Энэ бол бид хоёрын хувьд хоёулангийнх нь хувьд анхны дотн харилцаа байсан. Тэр үед хоёулаа юу ч мэдэхгүй болохоор дажгүй болоод л байх шиг байлаа. Гэхдээ бид хэсэг хугацааны дараа салаад би ганц бий болсон. Ганц бий болсны дараа уулзсан учирсан охтууд олон байлаа. Охтууд өөрсдөө эхлээд л танилцъя, уулзъя, учрыг гэх нь олон. Заримдаа уулзаж дотносож дотн харьцаанд орно. Гэхдээ яг дотн харьцаанд орсны дараа нэг л таашаал мэдрээгүй царайтай харагддаг. Зарим нь бүр анх өөрөө хойноос гүйж байсан юм байж дотн харьцаанд орсныхаа дараанаас бараг л холбоогүй болчихдог байсан. Ингээд л би өөртөө итгэлээ алдаж бараг л охид бүсгүйчүүдтэй уулзгаа болсон. Надад сайн, би ч сайн тийм охинч байдаг. Тэрнтэй дотносоо дотн харилцаанд орчихвол дахиад л надаас холбоогоо тасалчих болов уу гэж бодоод ойртож дотносож чаддгүй. Манай ажлын газрын ганц бие хүүхнүүд хүртэл намайг хинтээч дотносохгүй болохоор ижил хүйсднээ сонирхдог гэж ярьдаг болсон. Ингээд өөртөө итгэлгүй байдлаас болоод хэдэн жил ч хүнтэй ойртохгүй явж байна да. Харин сүүлийн үед судлаад байхад нууц эрхтний хэмжээ чухал биш, ур чадвар чухал гэх нь урам ороод хүнтэй дотн харьцаанд орохгүй ч гэсэн ур чадвараа нэмэгдүүлмээр судалж байгаа. Магадгүй анхнаасаа миний нууц эрхтний хэмжээ биш, ур чадварын асуудал байсан ч гэж магадгүй. Аргагүй л дээ, би үеийнхнийгээ бодвол хожуу дотн харилцаанд орж байсан болохоор хамаагүй туршлага багтаа л да. Ер нь олон эмэгтэй түүхгүй болохоор одоо ч бас туршлага муутайдаа л орох байх. Хүнтэй дотн харьцаанд орохгүйгээр судалсаар байгаад ур чадвартай болчихно гэж байх уу? Эмэгтэй хүмүүсээс хэмжээ чухал уу, ур чадвар чухал уу гэж асуумаар байна. Бас их над шиг зовлонг туулаад давсан эрэгтэй байвал туршлагаасаа хуваалцаарай гэж гоё. Миний захиаг уншсан халифка хөтлөгчтэй болон сонссон бүх хүмүүст баярлалаа. За, ийм захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв бол хэмжээ чухал уу, ур чадвар чухал уу гэсэн сэдвийн дор явах юм. За ингээд шууд эфирээр холбогдож байгаа сонсогчдынхаа дугаарыг зарлахгүй таны хоолойг өөрчил сонсгоход бол та ч гэсэн одоо санаа зовлтгүйгээр өөрт юу бодогдож байгаагаа илэн далангуу бидэнтэй уудлаараа таныг бол хинч таних боломжгүй байгаа.
Тэгэхээр айж эмээх зүйлгүйгээр ингээд тухтай ярилцах боломжийг олгож байгаа. Мэдээж таны яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсож байгаа болохоор зөв боловсон хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хүсэж байна. За ингээд яг одоо бидэнтэй хамт байгаа сувгаас солиагүй болон лайвыг хамт бас үзэж байгаа бүх сонсогчдоо болон сонсож байгаа бүх нийт сонсогчдын өчийн мэндийг хүргье. За эхний сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. За байна. Арийнхан дуу шууга аягүй их байна шүү. За салглаа. Уучлаарай. Орж ирэхдээ ардаа Bluetooth-тэй холбосон байна уу, спикер авсан байна уу, радиогоо унтраасан байна уу гэдгээ дахин чеклж чагаад орж ирээрээ тэгэхгүй болохоор аягүй их паржганаад идэх шүү. За бүгдэнд нь үчийн мэндийг хүргье. Одоо манай унтлагын өрөө нэвтрүүлгийн сайхнууд бүгдээ мэддэг болсон шүү дээ. Хаанаас холбогдож байна, наа чин цагаагаар одоо хэр вэ, хэдэн цаг болж гин гэх мэтчлэн те комментуудаа бичээд ороод ирээрэй. За дахин сонсгож авъя. MJL радио холбогдсон байна. Байна. За үчийн мэндээ. Үчийн мэнд. За утас нь нэлээд паржганаантай байна да. Байна. За одоо хавгүй дээр байна. За үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За сэдвээ бол сонсчихсан байгаа тийм ээ? Сэдвээ бол сонсцсон байгаа үстэй. Сонссон. За тэгэхээр одоо хэмжээ чухал уу, ур чадвар чухал уу гэдэг сэдвүүдээр явах юм байгаа. Одоо өөрийнх нь бодол байр суурь энэ дээр ямар байна? Энэ дээр яг миний байр суурь яг хэмжээ бас жоохон чухал баха. За. Тэгж бодож байна. Хэд бас жижигхэн бол бас нөгөө эмчтэйч таашаал өгөхгүй. Гэж бодож байна. За өөрийн чинь бодлоор жижиг одоо эрэгтэй хүний бэлэг эрэгтэн гэхээр одоо хэмжээ нь одоо хэр хавцаа гэж дүгнэх юм. Яг саяны залуугийн захаанаар сонсохдол юу яаж юм л да. Яг хэр жижигхэн юуг нь бол мэдэхгүй шүү дээ. Мэдэн жижигхэн болоод тэгэл тэр харьцчихсэн эмэгтэйчүүд нь халдаад ингээ явдаг юм болоо гэж бодсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг тодорхой нэг бас нэг эмэгтэй хүмүүст нэг тийм нэг таагүй мэдрэмж төрүүлдэг ч юм уу нэг тиймэрхүү нэг зүйл байж бас магадгүй гэж бас бодож байна л да. Магадгүй яг тэр хэсгийнх нь эрэгтэнтэй холбоогүйгээр үү? Тий, эрэгтэнтэй холбоогүйгээр өөр бас нэг тийм таагүй мэдрэмж төрүүлдэг ч юм уу тийм болоо гэж бас бодож байна. За тэгвэл скил буюу ур чадвар хэр чухал гэдэг юм? Тэр бас нэлээд чухал байдаг хаа. Тий. Мэдээж тэр чинь саяны залуугийн өн дээр мэдээж залуу юм чинь скил одоо ур чадвар юм байгалах гэж бодож байна. Байгалах гэж бодож байна гэнэ. Тий. Өөрөө одоо хэдэн насны төлөөллийн хүн бэ? Би одоо нэг 40 орчим насны төлөөллийн хүн байна. За өөр дөр нь бол ямар нэгэн байдлаар энэ залуудаар тохиолж исэн юм шиг юм хүн байхгүй юу те? Надад бол яг одоо тийм яг тэр талаар бол тийм яг тэрэн дээр одоо тэрнээс болж ингэж яасан гэсэн юм бол байхгүй л байна л да. За. Тэгээ би мэдэхгүй ш тэгэл тэр эмэгтэй хүмүүсийн бодол өөртөө татах нь ямар баттай яа тийм. За холбогдсон маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр сонсогчд маань ялангуяа эмэгтэйчүүд маань холбогдож орж ирэх юм бол тэ хэмжээ чухал байдаг юм уу, ур чадвар нь илүү чухал байдаг юм уу, аль нь вэ гэдэг дээр бас хариулаад өгөөрэй. Залуучууд маань ч гэсэн орж ирээд тэ энэ тал дээр ямар байр суурьтай байдгийг өөрсдөө бас үүнтэй ижлэхэн бас одоо юу гэх юм бэ асуудалтай байна уу, асуудлыг давж гарсан уу, гарч ирсэн бол ямар гаргалгаа гаргаж ирсэн гэх мэтчлэн бас сонсогчтойгоо хуваалцаарай. За миний хувьд би бодъё л да. За би бас эмэгтэй хүний төлөөлөл шүү дээ. Тэгэхээр аль нь ялгаагүй чухал юм шиг санагдаж байна. За хэмжээ мэдээж хамааралтай. Үнэхээр л яг тэр бүр жижигхэн биш л юм болов тийм ээ. Бас нэг хэмжээ нь гайгүй байх хэвээр бүр жижигхэн бол тэгэл хэцүү шүү дээ. Одоо манай найз эмэгтэйчүүдийн хэлдгээр гижигтэй тэгвэл хэцүү шүү дээ гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр мэдээж хэмжээндээ одоо жижигхэн байлаа гэхэд тэрийг чи орчин цагийн
одоо ангаа ухаанаар бас томруулдаг, янз бүр болгодог болцсон байна лээ шүү дээ цаан чинь тий. Тэгэхээр бас ингээд аргалчиж болох байхаа. Харин ур чадвар дээр болохоор мэдээж эн чи одоо тиймэрхүү байдал дотн харилцаанд ч юм уу нилээн бас хэсэг орж сурах зүйл байх л та бодвол. Гэхдээ тэр хүн маань хожимдож дотн харилцаанд орсон байна уу, хожимдож ороогүй байна уу? Тэр нэг амар шалтгаалдаг гэж бодож байна уу та нар? Юу гэж бодож байна? Би болохоор за оюутан наснда орсон ч байна уу, өмнө нь орсон ч байна уу, хожим орсон ч байна уу? Зүгээр тэр хүний хичээл зүтгэлээс шалтгааллах болов уу гэж бодоод байна. Тэгээ цаанаад нэг бас нэг юу гэдэм бэ? Авьяас байх хэрэгтэй байдаг юм болоо. Юу гэж бодож байна? За би болохоор яг иймэрхүү байр суурьтай л байна л та манайхаа. Тэгэд надтай санал нэг бол бас коммент бичээд ороод ирээрээ. За бор шавныхаа хэмжээг бичэлдээ. Хэдэн сантиметр тойргийн хэмжээг гэх мэт гинэ. Саяны залуу бол хэлэх боломж нь байлаа шүү дээ. Өөрийгөө шидчих боломж байсан те сая. Минийх бол тийм юм өстэй ингэдэг би өстэй алж штэ энэ төр гэж хэлээ. Шидэх боломж нь байна гэ яагаад гэвэл хин яриад байгааг нь бид нар мэдэхгүй юм чинь те. За нэг сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна үчим юм дээ. Үчим. За үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За асууя. Эр хүний бэлэг эрхтний хэмжээ чухал уу? Танд эсвэл ур чадвар чухал уу? Надад л би ер нь бодож штэ ер нь ур чадвар чухал гэж бод. Нэг ахтар хэмжээний нэг би ерөөсөө хэмжээг нь ер нь гэж чухал гэж боддгоо. Би яа гэж боддгоо гэхээр яг нөхөр авахаасаа өмнө би нэг найз залуутай байсан л та. Нөхөр авахаасаа өмнө гэсэн үү? Тий. За. Нөхөртэй болохоос өмнө найз залуутай байсан. Тэр нөгөө одоо нэг сүүлийн үеийнхаа нөгөө юм амар муухай томруулчихсан. Тэгээ тийм болохоор нөгөө таашаад авахаасаа илүү амар өвдүүлээд ер нь муухай юм байлээ. Зөв. Одоо бол би нөхөр авсан. Манай нөхрийнх бол бас жижигэр талтай. Гэхдээ ур чадвар сайтай байвал ерөөсөн. Тэгээ би эндээ нэг сэтгэлтэй тийм байвал ур чадвар чухал биш би одоо нөхөртөө мэдээ олон жил одоо 20 гаруй жил амьдарчлаа. Зөв. Би бас ур чадвар байдаг зүгээр гэж боддог. Би бас ур чадвартай айгүй. Би хэтэрхий том болчихвол муухай юм байлээ. Яг. За тэгээд нөхөр хаагур зардсан юм байна. Нөхөр аваад байгаа юм байна тий. Бид нар чинь нөхөрт гарсан гэж ярьдаггүй лөө. Би өөрөө нөхрийнхөө хайнаас нэг гүйцээс утсан болохоор тэгж боддог. Яхараг авцсан л юм байна л та. Нөхрөө эргүүлээд аваад утсан. Бас айхтраа. Сэргэлэн биш юм манай. Тэгээд надад бол ур чадвар чухал гэж боддог. Зөв. Би ямар нөхрөөсөө ямар ч юм таашаад авдаг болдог. Битээр бол хоорондоо болдог. Манай нөхөр ямар сандаа нэг удаа саяхан нэг надад хэлжлээсэн. Миний хэрэн жоохон жижиг юм шиг байна. Жоохон томруулвал яах уу гэдэг хэлжсэн. Тэгээ би яах юм надад л болж байвал болоо штэ. Надад болдгийг яах гэдэг юм ингээд. Би тав ямар ч юм зөвшөөрөх. Надад болоод ах чи юу яах гэдэг юм чи яах гэдэг юм гэдэг. Надад л болж байвал тэгэл болоо. Тийм штэ. Тэгэхээр ер нь санаа зовлт бай ур чадвар шүүл гэж хэлмээр байна. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөрэй. За айхтар энэ тэ нөхрөө хөөцөлдөж байгаад аваас утсан сэргэлэн эмэгтэй биш үү те. Болж штэ манай эмэгтэйчүүд ийм л их сэргэлэн хүмүүстэй. Ер нь бол тэгэл араас нь хөөцөлжүүлээ байл зөвл хүссэн нөхрөө авах юм шиг байна. За дахин нэг сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Сайн байна уу? Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. Сайхан өнгөрөөж байна. За хоёлоо одоо ярина да. Тий, одоо ярина да. Хэмжээ чухал байдаг юм уу? Ур чадвар чухал байдаг юм уу? Яг юу нь чухал байдаг юм? За надад чинь
би бол өөрийнхөө тохиолдсноор яриад байна. За тэгье. Би одоо их нэртэйгээ суугаад удаж байгаа. 10 жил 15 жил болсон. За. Тэгээ манай их нэр чинь анханасаа ерөөсөө тавьдаг. Ааха. Тэгэхээр миний хэмжээ бол зүгээр. За. Тэгэхээр би сүүлд тэгж ойлгосон. Одоо бол манай их нэр бол 50 удаад удаж байгаа л да. За. Тэгэхээр сүүлийн хэдэн жил бид хоёр чинь анх суухтаа Ууса сексэн дээр ямар нэгэн тийм туршлахгүй. Сүүлийн хэдэн жилүүд дээр би энийг аягүй мэдэрдэг байсан байхгүй. За. Тэгэхээр яг нэг оргил үеийн тэр наваач ч юм секс их бол хамгийн чухал юм байлээ л гэж би ойлгоо. Тэр үед бол эмэгтэй юм бол хитлэл тавьдаг юм л. За. За тэгэхээр чи анхандаа болохоор угаасаа анханасаа танаа ихнэр болохоор ерөөсө тавьдаггүй төрлийн эмэгтэй байсан юм байна шүү дээ. Тийм. За тэгээд Тэгээ одоо ингээд сүүлийн хэдэн жил тавьж эхэлсэн. Одоо болж ин гэхээр мэдээж энэ дээр ур чадвар гарч ийн гэсэн үг өөрийн чинь. Яг зөв. Тэгэхээр одоо нөө байрлалч байна уу? Эсвэл янз бүрийн той мой одоо тоглоом ашиглаад байна уу? Яг юугаа өөрчилсөн байж тарах уу? Тийм юм дээр өөрчлөлт гараад. За. Одоо би арай илүү хичээдэг гэх юм уу? Ер нь л сайн өдөөж хөсөлтэй юм байна юм. Яг үнэст наачист жинхэнэ зөв санаа байхгүй. Оршил гэдэг юм бэжэж айгуу гой цаашаа өрнөд явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг эмэгтэй ихнэр хүнийг өдөөгд яг секси гэж бэлэн болсон юм угаасаа мэдээж шүү дээ. Тэгээд тэр үед угаасаа тэгээд хүснээр нээж хийхэд бол тэгээд хүмүүс тавьчихлаа. За. За надад тийм юм бодлоо. Тэгэхээр ур чадвартаа л анхаараарай гэж байна шүү дээ, тийм ээ. Тийм, чадвар бол мэдээж бараг секстэй бараг 80-90-д орд юм уу гэж бодсон шүү дээ. Тэгэхээр тэр ихний тэр жижигхэн тал дээр бол ястаа мэдгүй. Тийм асуудал надад алга гэдэг юм шүү. Тэгээ надад тийм асууж. Тэгэхээр одоо тэр цаанаасаа одоо тэгээд эцэгхээс төрхөөсөө л угаасаа тэр одоо бэлэг эрэхтэн жижигхэн хэмжээтэй байх юм бол одоо цагт бол томруулдаг барьдаг болсон юм билээ шүү дээ, тийм ээ. Тэгээ ер нь бол жижигхэн эрэхтэнтэй хүмүүс бас байдیں۔ Зөндөө байдیں۔ Гэж том баян хаталтай. Тэр олон харж. Яхад өчигдөр харж байгаа. Баян шалтгаан гэж байгаа. Хаана? Тэгэхээр ч бол бид чи бүгдээрээ бийг нөхөж харна шүү дээ. Юу хаана ажиллаад ингээд эрэгтэй хүний бэлэг эрэхтнийг үнгүү хараад байна. Хаасайгу. Би ч одоо өөрөө баг 20 жил жим гэж байгаа. Жим хийж байгаа гэдэг юм уу те? Жим. За. Фитнес хэрэгжүүлдэг. Ажлаа яжгаа. За. Тэр мэдээж одоо тэгэхээр нөө шүршүүр орж гарахаар тийм ээ. Харуулсаач. За. Зөв. За холбогдсон маш их баярлалаа. Орой сайхан өнгөрөөгөө. Баярлалаа. За, саяны хүн бол яг айгүй гоё сэдвийг хөндлөө тийм ээ. За, энэ бол үний юм билээ шүү. Манай гадаадад байдаг найз эмэгтэй нөхөр бараг 4 байна уу 3 одоо 4-р хүүхэд нь сайхан төрчихсөг болсон. 4 хүүхэдтэй одоо хүртэл огт тавьж үзээгүй эмэгтэй байдэн шүү дээ. Та нар гайхаж байна уу? Би ихлэ бүр гайхдаг гэсэн. Тэг би чи тоглоод байлтаа мэлдэг чи үнэхээр ерөөсө амьдралдаа нэгч тавьж үзээгүй. Гэтэ ганц нөхөртөөгөө байгаад ахгүй байгаа шүү дээ. Өмнөх найз залуучууд энэ төр байгaalдаг. Тэг ерөөсөө тавьж үзээгүй юм хүн байдаг юм байлээ. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна. За сайн байна уу чи юм дээ. За. Сэдв бол мэдчихэж байгаа тийм ээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна? Надад нь бол тэр хинжээний жижиг том бол нэстин асуудал биш л дээ. Net problem гэдэг шүү дээ, тий? Хамгийн гол нь одоо нэг оршид ихлэл гэдэг юм даа. Одоо нэг имэстэй санаг цаан өдөөж таяг нэг бэлэн болох үе гэж байдаг. Яг тийм болгож чадхлын бол тэр хинжээний жижиг том бол тийм хамааралтай биш л гэж боддоо шүү дээ. За хэрвээ тэгэд одоо юу гэмнэ ихэнх дийлэн хэмхтэйчүүд за магадгүй
бодчих л байгаа л да. За хэмжээнд ч гэсэн чухал штэ. Дээрэс нь бас ур чадвар бас байх ёстой гэдэг. Ингээд байгаа өөрөө болохоор за хэмжээнд жижигхэн байсан чамаагаа ур чадвар нь байхад хэмжээгээ ингээд дарангуулаад цаашаа аваа явчихнаа гэдэг юм шиг тийм ээ. Тийм. Тэр дээрээс бас нөгөө тухайн эрэгтэй хүний одоо сэтгэл санаа өөрийгөө одоо нөгөө зоригжуулж чадах гэдэг юм уу? Өөртөө итгэл сайн байж ижил одоо тэр бүгдийг тохиолдуулна шүү дээ. Тийм. За тэгэхээр би болохоор ингээд найз эмэгтэйчүүдээсээ сонсдог байхгүй юу? За нэг залуутай ингээд уулзлаа, учрлаа, айгуу дайгуу залуу даан жижиг юм да. Тэгээ дуулцгаа билсэн гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр хэмжээ бол бас хамааралтай байгаад ах шиг байна. Тэгэхээр яг наач нь болохоор нөгөө хүний сонирхол одоо нэг харах өнцөг гэж ярьдаг ч дээ. За. Тэр үнээс л хүн одоо хараад одоо болох ч юм уу тэгээд ирэхээр өөрт нь нэг тийм таашаалтай биш удаа ичж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний сэтгэл нөгөө итгэл тэр дээр гавчирч байгаа байхгүй. За. Ирч энэ айл нь ер нь итгэл байвал тэгээд дээрээс нь дээр орчил ихлээ сайн тавьчих юм бол тэр инженерийн талд бол нэг тийм асуудал биш л гэж боддог шүү. За. Маш өөрөө ер нь бол жижиг талтай. За. Гэтэ ур чадвартай гэдэг юм шүү. Тийм, ер нь. За. За маш их баярлалаа. За үчиг сайн өгөөрэй. За зөв тэгэл хүний бас сонирхол байх л та тий. Одоо түрүүний эмэгтэй бас орж ирээд за өмнө ингээд уулздаг гэсэн залуучууд маань энэ тэндээ ингээд томруулчихсан байсан учраас бас айгүй тухгүй байсан эмэгтэй тэгээд хитрүүлэл угаасаа тэгхэл байх гэж би одоо төсөөлж л байна л та. За дахин сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Яарэ. Арай мэндэ үчиг сайхан өнгөрөөж гинөө. За одоо яг нэг юм дебейт одоо юу хэмдэ яваад байгаа байхгүй хэмжээ нь чухлаа эсвэл ур чадвар нь чухал гэдэг эсвэл аль нь чухал аль дээр нь ямар байр суурьтай вэ? Юу нь бол аль нь чухал. Тийм. Миний хаар бол юу гэдэг чичгэн байх бол тэгээ бас хэцүү юм билээ. Чичгэн байхаар чинь тэднэрээс нэхлэхгүй бол тэгээд дуустал. Одоо тэгэл дуустал үсттэй. Тийм дуустал. Тэгээ ямар тэр хүний чинь нэг чичгэн гэж хэцүү шийдэ. Юу юм бэ би нэг хоёр удаа ч юм таарж үзсэн. Хоёр өөр хүү юм уу? Эсвэл нэг хүнтэйгээ хоёр удаа юм уу? Хоёр өөр хүү. За. Тэгээд яаж зайгаа барьсан? Зүгээр л айгүй завгүй болцсон уу гэнт? Тэгээд яг нь хадаа. Манайхны чинь нөгөө нэг эрэгтэй хүнийг жийдэг гоё зам байгаа шүү дээ, тий. Айгүй завгүй байна гэд. Тийм. Тэгээд яг энэ хүн гэсэн өөрөө тэгээд хараа ойлгодог юм шиг надад санагдсан шүү дээ. Гэхдээ тэр талаар нь бол хүү чи наадхан дээр анхааралтай жижиг гэж болно. Скил суралдаа гэж хэлээгүй юу? Гүү арай жижиг байгаа. Тэгээд бас тийм айхтар том юм бол үзэж байгаагүй л дээ. Тэгээд манай найз мэдээд ярьж байгаа шиг том мохоо өгдөг мэддэг гэж хэлдэг. Ер нь бол манай хүмүүс яг л дундаж хэлжтэй ярьдаг. Тэгэхээр скилтэй байхад зүгээр болчихдаг юм байлээ. Одоо тэгэхээр танаа хүн бол зүгээр бон 0 скил үз. Тийм ажил скилтэй гэж юм гойлол. Анган систем скилтэй байгаа систем скил бол бас нөгөө Эмэгтэй нь бас модон байгаад л хэцүү шүү дээ тийм ээ. Аль талаасаа л 50-50%. Тэр бол яг 20 наснаасаа одоо юм мэдгүй байсан. Яг нэг 30 гараад нэг эмэгтэй боловсроод дэвширээ ч юм уу яг нэрийн ширээний байгаас мэдээд инстамент систем байна. Системд мэндэлж хаажуулах хэрэгтэй байна. Гэж сайгүй бод димэлж чанга стэтэч шиг санагдсан. Би бас тэгж би наадхан дээр чи санал нэг байна. 20-д настай дээр бол одоо тэр юу гэх юм бэ? Бараг л за яг
бие физиологийн шаардлагыг хангаал ингээл явж л байгаа шүү дээ. Одоо нөхөртөгөө ч нөө найз залуутайгаа ч нөө скил яг өөртөө гал халуун гоё насан дээр учраас тэгмүүд 30 гараад ирэхээр нэг жинхэнэ эд боловсроод одоо яг тэр талаараа илүү магистр, доктор хамгаалаад ирж байгаа юм шиг. Басан багтаач нэг жоохон юм мэдгүй байжснаа. Өвчлөөд ирсэн. Өөрөө өдөж хийнэ санагдсан. Хөөний юу юм шиг байлээ. Тэр нэг одоо юу гэх сонирхол ихтэй сонирхол багтаа хүмүүс бас байх шиг л ихтэй хүмүүс. Зөв. Тэгээ одоо ингээл гоё байж байгаа хийх чинь хөлдөө царайлсан юм бол хэцүү штэ тий. За би өөрөөс чинь нэг юм хөвгчлөлтөө маягаар нэг асуулт асууя заяа. За энэ жоохон жижигвтер эрэхтэн те амар скилтэй залуу байгаа байхгүй юу? За тэгсэн чинь жоохон тийм скил тал дээр ур чадвар тал дээр жоохон төмөстөө хэрнээ нилээн гайгүй эрэхтэнтэй залуу байгаа шүү заяа. За тэг хоёулаа үнэхээр За тэгэд хоёулаа үнэхээр гоё халуухан тачаахан гоё залуучууд. Тэгэх юм бол аль нэг нь хоногоор аваад яваа. Подарк гэх юм бол алийг авах юм? Яа, тийм жижигхэн стилтэй юм ахгүй. Аавна гэж хэлж байгаа юм бол залаад өвчтэй юм. Жижигхэн скилтэйг нь авахгүй. Ахгүй нөгөөдхийг нь авчиж үздэг юм билүү? Тийм штэ тий. Одоо тэгээд угаасаа тэртээ түрүүний нэг үздэг цааш юу юм дахиж үздэг юм. Таагуудтай шийдэх. Тий. За хоёул бол яг ижилхэн сэтгэж шүү. Хамгийн авч үздэг. Өөрөө болохгүй дагуулаад аваа юм. Өөрөө зүгээр л загаал өгнө. Тий. Болохгүй тэгээд өөрөө төмөс яриад өөрийгөө болгочихвол тэгээд барьчих штэ гэж ядаад байна. Их чинь бол нийл скил нийл туршлага гэл те. За үнэхээр хөгжилтэй гоё байлаа. За сайхан өнгөрөөрэй. За. Би л сүрхээ яг жижигхэн ернэ скилтэйг нь авна гэж хэлж байгаа юм байна чи авахгүй. Манайхан нэр гоё хөгжилтэй шүү тийм ээ. Гэтэ би ч гэсэн бас тэхэл байсан байгаа гэж бодож байна. За, сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Сайн байна. За, үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж байна. За, сэдвээ бол мэдчихэж байгаа тийм ээ. Тийм байна. За, тэгэхээр өөрийн чинь хувьд одоо эр хүний тэр хэмжээ дамжаан том жижиг аль нь одоо том жижиг нь чухал байдаг юм уу? Аль эсвэл тэр хүн зүгээр л өөрөө скилтэй ур чадвартай байхад аваа явчихдаг юм уу? За, скилтэй байгаа. Гэхдээ ер нь бол том жижиг том нь бол чухал байдаг юм байлээ. Тэг, нэг үедээ найстай хөдөлмөрөд ингээд энэ бид нар чинь саяны залуучийг Ярьжсэн шүү давхар дуудлагаас. Манайхан нэрээ хөгжилтэй маа гэдэг шиг те. За ямар ч тач том жижиг нь чухал байдгийм бэ нэлээ гэж хэлсэн шүү. Саяны сонсогч маань орж ирээд том жижиг нь чухал шүү гэж хэлээ. Хамааралтай шүү гэд. Тийм угаасаа бас нэг хитрхи жижигхэн байж гад гжигтэй дэвлийг үүштэй гэж ярьдаг яриа байна цаан чин. Тэгэхээр яг жинхэнэ нөгөө нэг өчигдрийн түүхүүд шиг те. Тэгээд нөхрөн зүгээр дээр нь хөлсөө гаргаад хамаг хүч хөдөлмөр зараад байсан чинь зүгээр доор нь юм идчихсэн хөвтчихэл муухай штэ. За. Эмжэл радио холбогдсон байна. Асуулт би буруу юм яриа та тасалч уу? Би тасалсангүй. За. Тийм чухал байдаг юм байлээ. Би бас нэг савгууд яваад нэг хүнтэй таарцээ. За. Тэгээ нөгөөх минь бас наасны асуудал чинь яриалсан. Би нөхөртөөгөө байхад 3-4 жил байлжээ. Юусаа тий санаж үзээгүй, тавьж үзээгүй тэгдэг байсан. За. Тэгээд нөгөөх нь сүүлдээ бас салхааргүй болоод. Тэгээ би бүр өөрөө одоо ийм байж болохгүйгээр өөрөө цухтаага
За, яагаад салахгүй байгаад байсан бол амар завгүй болоод. Амар завгүй болсон. Бороо юм хийхээд. Өөрөө ч гэрүүлтэйсэн шил. Зөв. Тэгээд. За тэгээд тэр эмэгтэй нь өөрт чинь хэлэхдээ одоо яг өөрийн чинь яг тэр дотн харилцааны тал дээр юунд нь их татгцсан гэж юм. Тавьж үзсэн гэсэн. Ерөөсөө тавьж үзээгүй байсан юм уу? Тийм шиг үлээ. Ийм дараал авч үзээгүйгээл. Тэгэл ерөөсөө цааны цаг байсан өдөр байсан таарч гад. Үнэхээр хоорны гэдэг шиг. Үнэхээр сэрэлтэй босгүй байсан юм шүү. Тэгээ машин дотор явхад бол дандаа хүн оролдож явна. За. Тэгээ донтсон юм уу аашаа. Өөрт чинь донтсон байсан юм шүү. За би өөр хүн таасан шиг хэлсэн баг. За өөрийгөө та хэр ур чадвартай гэж боддог вэ? За ер нь бол сонирхолтой шүү. Ер нь бол хүн донтуулгаар шүү гэдэг байна шүү. Тий, өөрөө сонирхолтой байх гад тэгэл үзэж өгнөстэй. Зөв. Тэгээд би ерөнхийдөө том жижиг харсан. Ер нь гадаа дотоод байсан. Тэгээд нэг тэр юм өвдөг баг хөдөлч хүнд бол гоё дагаал явж идэг штэ. Хүн гадаа том. Тийм нь харлаа. Гихти ороош шабасын харлаа. За. Тэгээ ерөнхийдөө бол тэгээд нөгөө жижигүүч юм бол өөртөө голохгүй. Нөгөө эмэгтэй нь болохоор надад чухал гэлцсэн. Тэгээд за. Ажлындаа чухал. Тийм. Тэгэхээр хэмжээнд ч чухал, ур чадвар нь ч чухал гэдэг шүү дээ, тий. За, холбогдсон маш их баярлалаа. За, үчиг сайхан өнгөрөөрэй. За, манай сонсогч бол зүгээр л ур чадвар бол маш их сонирхолтой шүү. Ер нь донтуулгаар хэмжээний шүү гэж гараа авчлаа. Тийм. Гэтэ яа харахгүй хамтрагч чинь үнэхээр хичээнгүй байгаад те. Тэр Камасутраас цаашаа бүр хийдэг бол зүгээр мэдээж л донтохгүй гэд яах юм бэ? Тийм биз дээ. Тэгээ дээрэс нь бас нэг хэмжээ дамжаа нэгээд нэг хэр баргийн хүн гологчихгүй бол тэгээл дуус өрнөл оршилтойгоо нийлээ зүгээр солиот буудаад гэж. За, сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За, тасарсан. Холбогдсноо мэдэхгүй тасалчих шиг боллоо шүү. За, буцаад ороод ирээрээ. За, манай лайв үзэж байгаа сонсогчд маань хэр энүүгээр хөгжилтэй байна да. Манайхан ч бас л их сонирхолтой зүйлсийг их бичдэг хүмүүс байгаа шүү. За, яс юмн дээр бүсгүйчүүд маань бүгд л том гихшив гинэ. За, дийлэнх нь бол яг барыг тэг шинжтэй байна шүү. MJL радио холбогдсон байна. За, үчимэнд. За, үчиг хэр өнгөрөөж байна? Тасарсан шүү. За, дахиад нэг сонсогч аваадах юм. MJL радио холбогдсон байна. Арай мэндэ. За, үчиг сайхан өнгөрөөж байна уу? За, энэ тал дээр бол эрчүүд маань их түлхүү орж ирж ярьж штэ. За, хэмжээ чухал уу, ур чадвар чухал уу, аль нь вэ хөө? Хэмжээ чухал юм шиг байдаг. За. Байдэн гэж юу гэсэн үг юм? Ур чадвар нөгөө гэн гол нөгөө оршил чухал. Оршил бол их чухал гэдэг штэ, тийм ээ? За, утсан жоохон таг туг гэднээс салж нийлээд байгаа шүү. Жоохон анзаараарай за. За, тэгэхээр өөрийн чинь хувьд одоо өөр дээр чинь авч ярил л да. Өөрөө хэр оршилтой одоо хэмжээ дамжааг чинь асуухан жаашин ихтэй ур чадвар скил бол алах уу? Би нэг хүнтэй одоо чинь ямар баяр сайхан байдаг. Ямар гоё юм бэ? Ямар сайхан юм бэ гэж байна уу? Тэгсэн чинь манай хүний нөгөө яриад. За. Тэгэхээр эмэгтэйчүүдэд маань ер нь эр хүний яг тэр бэлэг эрхтний хэмжээ дамжаан чухал гэж харагдаад байна шүү дээ, тийм үү? Чухал юм шиг үлээ. За, холбогдсон маш их баярлалаа.
За өчиг сайхан өнгөрөөрэй. За хийж яхад цовын савтаж идэж үзэх үед үлээ. Энэ манай сонсогч нараа ална. Яг ингээд нэг комментүүд гүйлгээл за нэг гоё коммент уншиж ингүүд нь зүгээр л хоол хүнсний юм ярьсан байж байдаг. За эцсийн мөч том л гэж байгаа эцтэй л гэж нь ерөнхийдөө бол том хэрнээ скиллтэй. За том гэдэг нүгээр айхтар томруулсан одоо эргэтэнтэй залуучууд байдгийн байлээ шүү дээ тий. Тэр хүмүүсийг одоо үзэж харсан одоо туулсан эсвэл бол тийм залуучуудыг авсан эмэгтэйчүүд ярихдаа угаасаа ингэ цаанаасаа байгалийн бус хэмжээгээр яагаад ч юм хитрхи томроож момроогоод ингээд янз бүр юм шахуулдаг юм уу яадгийн тий. Ийм хийлэгдсэн эргэтэн бол нэг тийм таашаахад зүйл биш юм гинлээ шүү. Ирчүүдээ. За сонсогчтой холбогдъё. Эмжэл радио холбогдсон байна. За өчимэндээ холбогдсон байна. За энэ тал дээр ямар хөө байр суурьтай байна? Өөр тохиолж исэн зүйлс байна уу? Би чухал гэж. Юу чухал? Чухал гэж боддог. За. За тэг яраарай. Тэгээд ихтэй хоёулаа скиллсэтэй байлгүй ойлдог. Тийм. Тэгэхээр одоо зөвхөн одоо нэг эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм биш хоёулаа хоёр талаасаа гэдэг шүү дээ тий скиллсэтэй бол болчихноо гэд. Тийм. За маш баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За. Тийм. За тэгэхээр одоо би түрүүн ярьжсэндээ үргэлжлүүлээд яриа л да. Айгу ярих дуртай те ядж хахад яа харахгүй цаанаасаа ингээд нөхөр нь зүв зүгээр байжгаад яг би одоо тэр хоёрын дотн харилцаа энэ нь бол айгу сайхан ингээд хэдэн жил яваад ундаасаа ганц хоёр хүүхэдтэй болоод явж байгаа ингээд гоё хос байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг л өдрөөд юу болсон юм байгаа нөхөр нь хот явлаа гэж яваал. Тэгэл хотоос буцаж ирэхдээ ингээд томруулц эрэхтэн тэрсэн. Тэгээ тэр чинь бас нэг гам мам барина гэд бас нэг хитэн 7 хоног моног болд юм уу яадгийн одоо тэр тэгж үзсэн хүн бол мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд яг ойртоод үзсэн чинь эхнэр нь тэрнээсээ болоод айгу дурн гутцсан. Болж игэл нөгөө нэг өмнө нь амар гоё эд халуун тэгээ өөртөө ч залуу ус нэг 20-д настай байсан. Тэгвэл өөртөө залуу ус айгу гоё халуухнаар ингээд дотн харилцаанд ордог байсан болов яг тэр шалтгаанаас болоод одоо юу гэдгийг эхнэр нь ер нь жоохон хөндөрч эхэлсэн. Яг бол өөрт нь таалагдхаа болоод эхэлж байна. Өвдөлттэй байгаад байна. Дээрээс нь нөхөр нь одоо өөрт нь хэлэхгүй байж хагаад гиг үнт өөрөө нэг шийдвэр гаргаал. Тэгэл явал нөгөө юм хүмүүс сольж холиод хүрдэрсэн чинь зүгээр эхнэр нь зүгээр үнэхээр дургуйцаад тэгж явсараагаад бэлгийн амьдрал нь одоо тэр хоёрын дотны харьцан тий өмнө нь өдөр болгон ордог байсан бол ингэж холдож явсараад одоо яасан гээч одоо ингэ салцсан хосууд үйдгийн холцсон одоо ингэ бүр салцсан. Тэгээд нөгөө эмэгтэй маань өөр найз залуутай болно да одоо хүний ил амьдрал тийм үү. Өөр найз залуутай болоод тэрнтэйг ингээд одоо дотн харьцаанд орохоор ёо ийм гоё өгдөг хөлөө дотн харьцаанд орох чинь одоо сүүлийн 2-3 жил нэр үнэхээр хэцүү байсан шүү гэж ярьжсэн. Тэгэхээр бас жоохон юмыг хэмжээтэй хэрэглэхгүй болохгүй гэдэг чинь эндээс анзаарэгдэж байгаа байхгүй юу. За сүүлийн сонсогч авчи. Эмжэл радио хэлсэн байна. Радио контрогоорой. Сайн байна уу? Өчимэндээ өчиг хэр өнгөрөөж байна? За өөрөө бол манай нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн холбогдож байгаа сонсогч болсон шүү. За тэгэхээр хоёлоо одоо яг энэ сэдвэрээ яг өөрийн чинь байр суурь бодол юу гэж бодож чинь тэр талаар ярилцъя. Би яг бас жоохон залуустай. Тийм гэхдээ яг анхны нөгөө залууга анх удаа нөгөө бэлгийн хацаанд орж байхдаа одоо ингэ бодоод хаад манай тэр нууцлаагүй жижиг хэмжээтэй байсан байхгүй. Тэгээд бас нэг тийм уу чадвар сайтай биш. Одоо ингэ бодоод хаад тэгээд би одоо бүр анх удаага хийж үзэж байгаа гэхэд ингэ ерөөсөө мэдрэмж аваагүй. Тэгээд шал өөр юм бодогдоод тэгдэг байгаад байсан. Тэгээд
бас нэлээд усны дараа байж дараагийн найзуудтай болоод тэгээд настанд ороход тэр найз маань бас нэг амар таамж биш, амар жижигч биш. Яг л нэг алтан дундаж аа. Тийм тэгээд чи авах мэдрэмж авах айгүй өөрөөсөө. Тэгээд тэр найз хойш найзлаа маань болохоор хэмжээнд дундаж хэрнээ скил сеттэй. За. Тийм. Тэгэхээр миний бодлоор бол бас хэмжээ ерөөхдөө бас айгүй чухал юм биш үү? Эхний одоо өөрөө чинь анхны найзал болсон болохоор айгүй жижигхэн байсан юм байна шүү дээ. Гэхдээ ур чадвар скил байсан уу байгаагүй юу? За бас хэцүү дээ. Ер нь бол нэлээд бүрхэг. Одоо чинь бараг ингээд анх удаа гэж яхад л ерөөсөө мэдрэмж өгөхгүй байна гэхээр бас айгүй одоо ингээд бодоод хатаа айгүй байгаа байхгүй юу? Нэг тийм хохирогч мэдрэмж аваад. Тэгээд би бүр ингээд асууж ирсэн одоо ингээд шал анх удаа хийжсэн цэцэнтэйгээ нөгөө 6-7 сар үсчихсэн болохоор тэг ингээд хийх болгондоо ингээд өөр юм бодоод одоо ер нь ингэж хийх байна да. Ийм мэдрэмж авдаг юм байна да. гэж бодогдоо тэгээд шал өөр юм бодоод яг хийж яхаа зүгээр ухаан санаа зүгээр орон гарна чипс мипс идэстэй. Тэгээд бол бас нэг яг бүр скил бүхэд ташцсан юм а ер нь доондаж дуул юм бэ. Тэгэхээр тийм хүмүүс байгаа. Тэгээд скилтэй скилтэй байгаад бас өөр юм бодогдуулахгүй байгаад бас болох ба. Тий, ядчил нэг анхааралыг бол салтааруулахгүй байл да залуучуудаа тийм үстэй. Тийм. Тэгээд өөр хийндээ хараад би бүр ингэж чи юу хийгээд байгаа юм бэ? Гэт асуудал ингэж юм скил бөөдгийж хэлэх байж байна. Тий. Тэгэхээр хасаастай уусгаар бас нэ гिचхэн хэрэг байгаад скилээ сайжруулах нэ. За холбогдсон маш их баярлалаа. Баярлалаа. За өчиг сайхан хүргээрэй. За тэгэхээр ер нь бол за хэмжээ чухал эсвэл ур чадвар чухал гэсэн нэг юм туйлширсан хоёр тал алгаа. Ер нь бол аль нь чухал гэж харж байна. Тэ? Тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань ихэвчлэн айхтар жижигхэн бол хэцүү штэй гэж байна. Дээрэс нь ур чадваргүй бол бас хэцүү гэсэн юм санааг дэвшүүлсэн байгаа шүү. За энэ хүрээд манай өнөөдрийн хиндч битгий хэлээр оройтой унтлагын нэвтрүүлэг манай өндөрлөж байна. Манай өнөөдрийн сэдв бол хэмжээ чухал ур чадвар чухал гэсэн сэдв дор явлаа. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. За энэ хүрээд манай миний хөтлөн хүргэдэг үчийн нэвтрүүлгүүд манай өндөрлөж байна. Тэгэхээр манай сайхан унтлагын өрөөний сайхан сонсогчд маань тавтаа сайхан амраад тэгээд маргааш ороод ирээрээ тэгээд та бүгдтэйгээ үчийн хөтөлбөрүүдээрээ уулзъя. Тэр бол сайхан амарцгаагаар манайхаа баяр та.